Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Өнөөдрийн минь шинэ дугаартай тавтай морил. За өнөөдөр гой сэдвийн талаар ярилцсан. Энэ ер нь бүх хүний амьдрал тохиолдож исэн тийм сэдв байх гэж бодож байна. Токсик найзууд бол амьдралын дайсан. Хосоос ч илүү токсик хосоос ч илүү хортой хаа. За ер нь токсик бүх зүйл ер нь аль нь ч илүү хортой гэж байгаа бүгд л хортой. Тэгэд ер нь найз гэдэг зүйл чинь хүний амьдралын бас маш том байр суурийг эзэлдэг. Тэгээд бас бидний ерөн сэтгэл зүй эрүүл байхад бас найз маш чухал байдаг гэж би хувьдаа боддог. Тэгээд маш сайхан гоё найзууд байдаг. Насаараа найзлсан. Зарим тэр гоё найзууд маань бас токсик болоод хувирсан бас үе байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ токсик найзуудыг ер нь яаж таних уу? Токсик найзууд ер нь юу хийгээд яагаад гэдэм бэ? Тэр зүйлийн ард нь ер нь юу болд юм бэ? Гэт хэд хэдэн түүхүүд уншаад тэгээд тэрийн талаар ярилцъя гэж бодож байна. Би ер нь ингээд түүхүүдийг уншижсэн чинь надад бас тохиолдож исэн л зүйлүүд явуулсан байлээ. Тэгэхээр би бодсон. Танд бас тохиолж исэн. Йоо, бүр найзаас амар трама аваад бүр ингээд готлуулсан тохиолдол ба. Дундуур нь тэгтээ ярина. Одоо тэр найз маань магадгүй сонсч байл өөрийнхөө талаар сонсч байл. Тийм. Өөрийнхөө талаар сонсоо. За тийм байна. Тэгээд хүн болгонд ер нь маш ойрхон. Тэгээд яагаад гэдэг бас асуулттай үлдсэн хүмүүс байж магадгүй. Тэр асуултынхаас хариуг олно гэж итгэж байна. За тэгээ юу ч гэсэн бүгдээрээ түүхээсээ эхлээд явцгаая. За эхний түүх маань та яртай энэ өдрийн мэндийг хүргье. Миний их сургуулиасаа найзлсан найз манд байдаг юм. Сайн муу бүхий л зүйлээ ярилцаж хамтдаа олон жил найзлаар ирсэн. Гэтэл өнөөх сайн найз маань миний бүхий л зүйлд хатаархаж дуурайдаг байсныг нь саяхан анзаарсан. Яасан гэхээр би нэг залуутай харьцдаг болоо. Тэгээд л найздаа зураг хөргөгийг нь харууллаад л ингэдэг тэгдэг гэх мэт сайта мота зүйлүүдийг нь хилдэг байсан юм. Нэг удаа тэр залуу манай сургууль дээр надад хоол авчирч өгч байсан. Тэр үед найзаагаа нөгөө залуутай танилцуулаад л өнгөрсөн. Тэгээ хэсэг хугацаа өнгөрөөд нөгөө залуутай бүтэхгүй юм байна гэд болж байсан. Тэгтэл удаачгүй найз нэг залуутай харьцаж байгаа гэдэл байсан. Би ч тухайн үедээ болжтэй гэд өнгөрсөн. Удалгүй нөгөө залуугийн хоноод л гэж байна. Ямар залууг нь харъя гэж гуйж хартал өнөөх миний харьцаж байсан залуу байв. Йоо. За тэгээ чи нэг их юм бодохгүй байгаад зүйтэй онц зүйл яриагүй жаахан уусан чамайг жаахан муулсан шүү гэж авдیں۔ Ямар ичдэггүй. Би ч хэлэх үгүй болоод тэгсгээл өнгөрсөн. Тэгээд л жижиг зүйл дээр занган таньж эхэлсэн. Төгсөөд ажил дээр гараад хаяа нэг уулзалтах болгондоо тооцоогоо надаар байнга төлөвлөсөн натай. Гайгүй байгууллагт орохоор чи ацтай яаж чамшиг болох вэ гэд миний орсон байгууллага CV-гээ явуулдаг байсан. Йоо. Jealousy. Найз залуу маань хуваараа бизнес хийдэг ерөнд боломжийн тэгсэн бас л чацтай ийм хүнтэй таарчдаг миний мөрөөдөг амьдралаар чи амьдарч байна энэ төр гэл. Тэгсэн танаа найз залуу чамаас салж чадахгүй байх уу? Чи насаар дүү надаас хитгэн надаас хитгэн ах гинэ. Хоолыг нь бэлдээд өгдөг дотн харилцаанд ч алдаг байлгүй энэ төр гэд үг хаяастай. Тэгээд анзаараад байсан чинь миний хувцас, стил, гадна байдал энтрийг маань яг л дуурайгаад байгааг анзаарсан. Ийм хүнтэй яаж харьцах хэрэгтэй юм байдаг юм бэ? Харилцаагаа тасах хэрэгтэй болов гинэ. Шууд тасал. Кат. Бүр энийг зүгээр тасал. Амьдралаасаа байдаггүй юм. Yes. Энэ хүн өөрийгөө ингээд олохын тулд мэдэрч яг хүн ингээ өөрийгөө олохын тулд ямар нэг айдалч юм ингээ бусдаас өөрийгөө хулбарладаг шүү дээ. Ингээ дуурайдаг, дуртай зүйлүүдээ өөр дээрээ бий болгодог. Гэхдээ нэг хүнд нэг найздаа бүр юм обсесд болоод тэр болгоныг нь дуурайх гэж, тэр болгоныг нь булаах гэж, тэр болгон дээр нь өөрийн болох гэж харж байгаа, тэр хандж байгаа, тэр харилцаа хэрвээ чамд мэдрэгдэж байгаа л зүгээр л харилцаа гэсэл энэ бол найз биш. Чамд сайхан хандж байгаа, эсвэл чамтай амар дотн байгаа бүх зүйлээ хуваалцж байгаа тэр санал би зүгээр л чам шиг болмоор байна гэдэг харцлаа гэсэн. Тий, яг тийч харсаг тий. Би чиний авсан бүх зүйлийг авмаар юм. Би чиний амьдралаар амьдрмаар. Зүгээр чи би болно. Би чи болно. Хажууд нь яг ингээд өөртөө найдлахын ч юм одоо ингээд найзууд чинь нэг юу юм байд ч тийм нөө төвшин гэх юм уу одоо юу гэх юм. Тэр нэг хоорондын нэг тийм адилхан зүйлүүд байгаа шүү дээ. Тэр зүйлээрээ ингээд нийлж найзалж байгаа. Тэнгүүд нэг нь ингээд өөрөөс нь илүү яваад гоё яагаад тэгэхээр энэ яагаад ингэж байгаа юм бол битэр чинь бараг адилхан нэг хүн ухааны юм бас зарим нь бодож хатаархдаг бах тий. Адилхан нэг хүн ухааны юм бид энэ надаас яагаад илүү яваад гоё байгаад гоё юм хэрэглээд амжилттай яваад байгаа. Би ч ихсэн бараг адилхан шүү дээ тий. Би ч ихсэн энэ хүнээс тутааргүй шүү дээ. Тэгэхээр би ингэж яг тэгээд нөгөө хатаархал гэдэг зүйл чинь дутуугийн мэдрэмжээс л гарч ирж байгаа. Одоо ингээд
би яагаад ийм зүйл байхгүй байгаа юм. Тэгэхээр энэ зүйлийг заавал нөхөхийн тулд би яах ёстой вэ гэдэг дээрээ дандаа ийм өсөглөн ханж цадаагүй тийм мэдрэмж, бусдаа өөрийгөө харьцуулдаг тийм мэдрэмж ер нь байдаг болвол хатаархал байдаг. За тэгвэл энэ хатаархал нь сөрөг байна уу, эрэг байна уу гэдгийг аягүй сайн бодож авах хэрэгтэй. Хүнд хатаархал тодорхой хэмжээгээр угаасаа байдаг. Хүн тодорхой хэмжээний дутуугийн мэдрэмж бол хүн болгонд байдаг. Зөвхөн ингээд би ганцаархнаа л ингээд дутуу өссөн биш. Тэнд ямар нэг байдлаар надаас илүү сайн хүн байд юм байна. Мундаг, гоё үзэсгэлэнтэй, бүтэн бүртэй гоё хүн байдаг. Надаас бас дутуу хүн байд юм байна гэдгийг ерөөхдөө ингээд хүн мэдрэхээс өөр аргагүй амьдралд ингээд явдаг. За тэгвэл ингээд миний бодлоор ингээд хатаархал байсан ч гэсэн магадгүй нэг эрэг байдлаар чиглүүлж сурах хэрэгтэй юм шиг санагдав. Тэгэхгүй бол ингээд хин нэгний байгаа бүх зүйлийг өөртөө харьцуулаад тэр зүйлийг өөрийнхөө хүсэж байгаа зүйлээс илүү тэр хүний авж байгаа зүйл нь гой санагдаад тэрийг л зөвхөн авахын тулд ингээд яваад байгаа л энэ амар токсик хатаархлаад байгаа. Зүгээр цэвэр ингээд ийм сайн одоо эрэг талын хатаархал гэж бол байна. Энэ хүн ингээд сайн явж гэн, энэ хүмүүс амжилттай явж гэн, ямар гоё юм бэ, ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ, яасан гоё юм бэ гэж харж болно. Гэтээ энэ зүйлийг би бас бүтээхийн тулд би яг яах ёстой вэ гэдэгтээ бусад хүнд гай болохгүйгээр, бусад хүнийг хороохгүйгээр, хин нэгний сэтгэлийг өвдөхгүйгээр өөрийнхөө амьдралд илүү сайн сайхныг бүтээхийн тулд өөр дээр ажиллах нь энэ зөв чиглүүлэг юм болов уу гэж боддог. Тэр эмэгтэй хүмүүсийн хувьд бол угаасаа хатаархлууд бол байж лээдэг. Гэтээ ингээд нөгөө хүнийхээ найз залуу, нөгөө хүнийхээ үн цэнтэй зүйлд ийм ирээ цэргүүгээр булааж авч халтна гэдэг бол энэ бол бүр байж боломгүй чөтгөрлөг үйлдэл гэж би бодож. Би 10 жилээсээ найзсан нэг эрэгтэй найзтай одоо ч найз гэж боддог найзалж байгаа. Юм ярих хөвгчлөлтэй сэдвүүд зөндөө байдаг. Бид хоёр бараг 10 гаруй жил найзалсан. Нэгнийхээ амьдралыг ямар гэдгийг маш сайн мэднэ. Гэхдээ нэг дутагдaltaй тал нь яагаад ч манай найз маань миний дээр гарах бүх аргыг хэрэглээд байгаа юм шиг санагддаг. Би ч өөрөө тийм өрсөлдөөнтэй хүн биш болохоор найзгаа байгаа чигээр нь уул нь хүлээгээд аваад сурцсан. 10 жилээ төгсөөд би гадаад руу явж сурахаар боллоо. Монгол нэг жил үндсэн үед манай бага найз Монголтой их сургуульд орсон. Бүх их сургуулийн эсэлтийн арга хэмжээгээд бүх зүйлд нь очиж цэцэг бэлэг өгч бүх талаар нь чадхаараа дэмжсэн санагддаг. Би ч явахаар боллоо. Тоглоомоор хэлж байгааг нь ойлгосон ч өмнө нь бас хятад руу сурахаар яваад тухайн компани залилуулаа бүтлгүүжсэн. Тэрийг маань явахын өмнө чи чадахгүй явна гэж худлаа байж л ижидэг үсттэй гэдэг дааж хиндэг байсан. Гэвч би явсан. Тэгээс сайн яваарай энтер гэд ярьж байсан ч би найзгаа намайг гаргаж өгөх байх гэсэн горчлого үнэхээр ихтэйсэн. Даанч намайг гаргаж өгөөгүй явах өөр шалтгаан байсан байх гэж бодоод нэг ч юм бодоогүй ч намайг гадагшаа гарснаас ихний нэг сар юусоо холбогдоогүй. За тэгээ манай найз намайг гадаад байх оронд Монголдо тэмцээн уралдаанд ороод нэлээд нэр хүндтэй болсон. Тэгээ би ч гэсэн баяр хүргээд найзгаа аль болох дэмжиж сошиал хаяг дээр сүрэг сэтгэл дээр өмөөрөх үедээ өмөрөөд бүхэл чадлаараа дэмжиж байсан. Гэхдээ тэр хэлэхдээ намайг өөртөө холбоотой юм бичгээ байл гэх утгатай үгсгэлж бүр надтай сошиал хаягуудаас хүртэл хасаж байсан. Би за ойлголоо наттай найзлах хүсэлгүй байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээ нэг билүү 2 сарын дараа ахиа бичээд ороод ирсэн. Надад хэцүү байна энэ төр гэл. Ер нь би бодоод байхад зовлонгийн их сонсож сэтгэл санаанд нэг нөмөр болдог байсан санагдаж байна. Тэгээ харилцаагаа сэргийгээ дахиад дайггүй харилцаатай болсон. Сошиал хаяг дээр ер нь л их кул залуу байд юм аа. Нийгмийн харилцаан дээр тэнийч хэм үлүүфи харагдахаас их айдаг төрлийн хүн гэж би дүгнэдэг. Зарим хүүхэд эцэг ихээс ичдэг шиг манай найз надаас ичдэг төрлийн гих сэтгэл төрдөг. Төрсөн өдөр минь болоод найзтай хамгийн түрүүнд урилга явуулахад лайк дараал өнгөрсөн. Төрсөн өдөр минь болохоо чатаар л минь твшүүлсэн. Би дэмжиж айл болох стори ч юм уу баяр түл явдлаар минь хүрэхэд сторид оруулдаг. Одоо бид хоёрын байр салхицсан гэх юм уу? Тэр гадаадд би Монголдо эргээд ирсэн. Бид хоёр Монголд уулзалтад чадаагүй байр салхицсан юм. Тэгээд над руу халбагдах үед хөвчлэн анцаарч сэтгэлээр унсан үедээ бичиж байгаа санагддаг. Тэгээ би найз нь ардаас нь очноо чамайг санаж ийн гэх үед надад хэлсэн үг нь миний байгаа газраас өөр хот руу очоорой гэж хэлсэн. Тэгж хэлэх үед миний найз намайг голоод байгаа юм шиг санагцсан. Яагаад ч юм бусад хүмүүсийн найзалдаг тэр зүйлсийг би тэр найзтайгаа хийж чаддгүй. Хамт зураг авахулж посто болоо гэхэд сториж хийж болтгүй. Хөвчлөлтэй зүйлс хийж чаддгүй. Хэрвээ би илүү алтартай амжилттай явбал надтай найз шүү гэдгээрээ бахархаар юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Тэр найзынхаа найз нь болохын тулд би өөрөөсөө өөр хүн байх хэрэгтэй юм шиг намайг mature
буурсуртай байхыг өөршгөн кул байсан үед өөрийнх нь найз болох ёстой мэтээр ойлголт өгдөг. Надад талд янз бүрийн л найз байдаг алинтай ч ялгаж харцдаггүй болохоор тэрийн надаас хүсэж байгаа зүйлийг нэгсээ ойлгохгүй байгаа. Би ч ууланд өнгөж л 20 гарч яваа альва зүйлсийн талаар одоо сурч мэдэж эхэлж байхад чацуу байж ш надаас тийм зүйлийг хүсэж байгааг нь ойлгохгүй байна. Гинэн томоогүй байх нь алтаатай байдсан болов уу? Уул нь эргэн тойрны найзлалтай хүмүүс маань бүгд л боловсралтай ухаантай хүмүүс байдаг. Тэд маань ялгалгүй л харцдаг сайн ч найзууд болсон. Гэх зүйлсийн бүх зүйлийг л хийдэг. Гэхдээ манай найз өөр алдартай хүмүүстэй эсвэл Instagram мэдрээ кул хөтэлдэг хүмүүстэй стори хийхээс хизээш татгалцахгүй. Магадгүй энэ зүйлс ах сошиал хаягууд үүсэж хүмүүс лайкаараа өрсөлддөг байсан цаг үеэс хамаатай болов гэж хаяа зураас бодол төрдөг. Одоо яг уу хаяал UN энтер гээл бичдэг. Түүнээс нэг тэр найздаа анхаарал өгөх болцсон. Элдв үйлдэлээ байлаа гэхэд урмын өгч хэлэхгүй байгаа хүн бүр намайг илүү унтраагаад байгаа юм шиг санагддаг. Уул нь яривал жижиг үйл явдлууд зөндөө л байна дөө. Ер нь нэг иймэрхүү. Та хоёроо байнга сонсдөө шүү, хайртай шүү. Kiss гинэ. Хөөх юм бэ, баярлалаа. Энэ найз нь өөрийг нь голдог гэдгээс илүү яг найз гэж боддог байсан юм уу? Ахнасаа юу? Ахнасаа. Тэгээд өөрийнхөө сайн найз гэж бодож андуураад тийсэн бодолтой нөгөөх нь болохоор найз гэж яг бодохгүй зүгээр л заа гэд бас нөгөө нэг энэ хүнд нөгөө гуниглсан ансаарч үедээ над руу аягүй хэрдэг гингүүд энэ нөгөө нэг өөрөө бас их юм ганцаарсан тийм үед өөрийг нь ингэж анхаарч тэ нэг тийм анхаарсан мэдрэмж өгөх өөр хүн байдгүй юм шиг байна. Тэгэнгүүт намайг тоогоод намайг ингээд ганцаарсан үед маань ингээд бүх зүйлийг мас сонсоод ойлгох нэг хүн гингүүд энэ хүн лүгээ ирж юм яриад тэгэд өөрөө сайхан тайвшраад хөнгөрөөд бүх зүйл зовлонгоо гаргасныхаа дараа буцаад энэ хүнийг таахгүй болчдөг. Тийм. Танил юм шиг санагдаж байна. Тийм. Тийм надад амар олон тийм. Ер нь бол энэ бол нөгөө нэг найз гэхээс илүү зүгээр нөгөө нэг энэ хүнийг ашиглаж байгаа байдал юм байна гэж би ойлголоо. Ганцаараа энэ захаа бичиж байгаа маань ганцаараа л нөгөө найз маань гэж бодоод идэг. Тэгээл нэг юм сайхан сэтгэлтэй те за ингээ найзаагаа дэмжиж инээ тэрэ гэд. Тэнгүүд нөгөө найз нь зүгээр тоогдох хэрэгцээ гарангуудаа л чам дээр ирдэг. Хин нэгнээр хайрлуулмаар байгаа үед хин ч хайрлахгүй үед за энэ хүн намайг тоочих юм болов гэсэн хэрэгцээ. Та юу гэж бодож байна? Тийм тэгэнгүүт нөгөө тэр мэдрэмжийг нь шууд өөрлөгөө чиглүүлээд өөрийгөө ингээд дутуу байна, би хангалттай биш байна, би найзынхаа хувьд тэгээ алдартай биш учраас надтай найзлахгүй байна гэдэг ч юм ингээд нөгөө өөрийгөө үнэлэх хүнлэмжтэй холбоотой асуудал дээр айгүй их өөрийгөө жоохон ингээд эсэлсэн тагуу болгох тийм бодлоодыг оруулаад ирсэн байгаа даа байхгүй. Гэтэ тэр хүний хувьд л яг хүний найз байхаар ч юм уу яг жинхэнэ нөхөрлийн холбооноос илүү зүгээр л өөрийнхөө нийгмийн харилцаан дээр илүү ач холбогдлого одоо өгөөд тэгээ нэг юм амбиц хүмүүстэй ингэж найз юм шиг харагдангууд яг ясам дээр хинтэж найз байдгүй хинтэж сэтгэлээ хуваалцах чаддгүй хин ч өөртөө дотн байж чаддгүй юм ганцаардмал хүн байгаа даа байхгүй. Тэгээд яг өөрийг нь найз гэж бодож байгаа ганц хүнтэйг болохоор яг ингээ харилцаа үүсгэж удлаа гэчихэд тэг яг цагаад болохоор өөрөө хин нэгний найз байж чадах хэмжээний тийм бас хүн биш байгаа даа байхгүй. Тэгээд иймэрхүү найзууд ер нь бол зөндөө идэвхтэй тэгэл энэ болгон дээр яг өөрлөгөө чиглэж одоо сонсож байгаа та нарын хувьд ч гэсэн өөрөө хинийгэнд магадгүй анзаарах байхтай нэг найзыгаа бас ингээд гомдооцсон тохиолдлууд байдаг бас байх. Одоо өөрийг нь чухал гэж мэдрүүлээгүй учраас нөгөө нь өөрт нь ингээл гомдоол тэгэнгүүт тэрэн дээр яагаад надад ингэж хандж байгаа би өстө нэр хангалттай сайн байсан бэстэй гэж бодох. Нөгөө талдаа болохоор өөр бүх зүйлээ зориулаад сайн найзаа гэж бодож байхад нөгөөх нь өөрийг нь бүр хэмжээний тоогоогүй байх ийм харилцаанууд мэрсэр ер нь бол хүмүүсийн амьдрал байдаг. Тэгэхээр аль аль талдаа бол ер нь бол буруу гэхээс илүү иймэрхүү үйл ойлголцол яг жинхэнэ найз шүү гэдгээ аль алиндаа баталгаажуулж нөгөө дип буюу нөгөө гүн гүнзгий холбоо үүсгэсэн найз нөхөрлийн холбоо бол маш цөөхөн байдаг юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээ ер нь токсик найзыг ингээл таны гэвэл нэг ойрхон байдаг та хийж байгаа бүх юм чинь шүүмжлэл чамаа доош нэгээл сэтгэл санаагч ингээл унгаагаал эсвэл нөгөө нэг чи хизээ юм болцсон чи хизээ юм байсан ингээд хүний аз жаргалтай өсөж хөгжиж байгаа тэр бүх гой зүйлийг ингэж өөрт нь байгаа юм шиг мэдэрч чадахгүй өөрөө тэр зүйлийг одоо
мэдэрч байгаа юм шигээр өөртөө ингэж яахгүйгээр хүнлэнгийн нүдээс харж татаархаж ингэ суудаг. Чи хизээ юм болцсон, хизээ чи юм байгаагүй гэж юу гэдэг амаа гэдэг ч юм. Тэгээ өөрийгөө бити буруутахаараа ийм тохиолдолд тэгээ би хангалттай алтар нэр ер нь хүн тэгээд хүнтэй найзлахын тулд заавал мөнгөтэй сайхан харагддаг алтар нэртэй гоё байх албатай юм уу? Уусаа тийх ёстой юм уу? Тийм ёстой гэсэн ерөөсөө юу ч яахгүй. Тийм учраас бити би болохгүй байна да. Миний ингэж зүйл болохгүй гэж хин нэгнээс болж өөрийгөө бити ерөөсөө ингэж өөрчилж ивдээсэй гэж хүсэж байна. Хүмүүсээ. Тэр өөршиг нь кул болох юм уу? Кул болохгүй байна уу? Ер нь хин тамаатай тэгэл гоё өөрийнхөө байж хахад чамаг гэсэн хүрээлэл аль хэдийн би болцсон дээ тэр гоё үнэнч найзуудтайгаа л байхад болно. Тэгээд ингээд надад нэг ийм бодол байдаг. Одоо ингээд найз нөхөд бол сайн найз ч гэж байна, муу найз ч гэж байна. Гэхдээ найз гэдэг ойлголтын цаана хүнийг ямар нэг байдлаар хөгжүүлж, өсөж, тэлэхэд нь найз гэдэг нөхөрлөл гэдэг зүйл айгүй чухал байдаг. Тэр хүн ч муу зүйл хийсэн ч гэж болно, сайн зүйлийг хийсэн ч хөгжүүлсэн ч гэж болно, дэмжсэн ч гэж болно, золонтой байх үед чинь чамаа өргөөд босгосон ч гэж болно. Гэхдээ найз гэдэг бол амьдрал заавал байх ёстой. Гэхдээ тэр найз маань өөрөө одоо чиний амьдралд ингээд бүр муугаар нөлөөлж, токсик байдлаар, хортой байдлаар нөлөөлөж чамааг өвтгөөд, чамааг ингээд ардуур хойгоорч нь муулаад, чамаа хинч одоо за хинч биш гэдгийг мэдрүүлэх бол нэг тийм чухал зүйл биш. Зүгээр ингээд чиний амьдралд ийм хортой үйлдэлүүдийг ямар нэг байдлаар хатархсандаа хийгээд идэх бол энэ нөхөрлөөс холд тухайн манай аав ингээ хэлжсэн байхгүй ингээд би нөгөө багасаа ингээл амар найз гэдэг дээр айгүй хач холбогдол өгдөг ингээл сайн найзтай байх миний найз бол ийм тийм гэл тэгэл найзтай айгүй хамгийн гомддог ч юм. Тэгэнгүүт миний охин угаасаа ингээд найз гэдэг бол амьдрал заавал байх ёстой. Гэхдээ чи найзыгаа ингээд муу хүн болсон ч сайн хүн болсон ч тэр хүнийг байгаар нь хүлээж авч ингэж амьдралтай байлгана гэдэг чинь найзлахын хамгийн том утга учир философи тэндээ явж байгаамаа. Чи магадгүй хизээ нэгэн цагт бас муу хүн болж хуурснаа өөр анзаарахгүй явах үед чинь найзууд чинь чамаас холдох үе гэж байна. Тэгэхээр ингээд нөгөө найз гэдэг бол сайнтай муутай найзлт юм аа гэд хэлчихсэн. Тэгээ би за сайн ч байсан ч муу ч байсан гэсэн бүгдийг хүлэн зөвшөөрнө гэж жоохон гинээр ойлгоцсон байж байгаад араараа худруулсан. Нөө бүх зүйлтэй тэр үедээ амар ойлгоцсон тий за бүх зүйлтэй л хайрлаа ёстой бүгд нь алдаа оноотой миний найз юм чинь гэсэн чинь яг тэр зүйлийг бас буруугаар ашиглав. За дараагийн түүх. Тэр нэгэн найз маань надаас 4 насаар ихжээ. 3-аар эхэлсэн насан дээрээ яваа. Тэгээд мөн тэр одоо ч ганц би түүнтэй ажлын газараа танилцж байсан. Түүний харагдах байдал нь залуухан дөнгөж 20 гарч байгаа юм шиг л. Түүний токсик зан нь хосын харилцаа шиг найз нөхдийн харилцаанд минь гарч ирдэг. Жишээ нь тэр хайр халамж анхаарлыг бусдаас шаарддаг. Тийм үедээ бусдын цагийг зөвхөн өөртөө зарцуулаагүй дуурлаж, уцаарлах найзуудтай уулзахгүй байна, тоохгүй байна, надад дургүй юм уу, би чамаагүй болно, хамгийн сайн найзаа гэж батсан гэх мэтчлэн заримдаа гадуур уулзах саналд нь ажил ихтэй таараад амжихгүй нэ гэхэд тэр ахиж гуйхгүй надад байн гүгүү гэж хэлдэг гэх үг хаях. Ёо бүр нэг хүн санаанд орчлоо, бас надад нэг тийм найз байж үлээ. Одоо ч гэсэн байгаа л та. Дургүй бол хэлчих. Өнөөдөр тим юм болоод уулзах гэсэн юм. Сохтуудаа дуудлаа гэж бити бодороо гэх мэтчлэн уртаас урт мессеж бичсэн байдаг. Энэ бүгдийгээ ганц би болохоор найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх гэсэн юм хостой байсан бол би та нарыг тоохгүй л дээ гин. Заримдаа унтахтаа датагаа унтраахгүй унтчихсан байвал чаттай байж хараагүй харсан ч хариулаагүй гэн ямар токсик. Би бүр заримдаа түүний найз залуу билүү гэж боддог хийхээ би эмхтэй шүү. Би болон зөндөө хийсэн надад гэр бүлийнхэн гэж байдаг би ажиллаа тараад үргэлж завтай байна гэсэн юм байхгүй шүү дээ. Гэртээ хараад хоолоо хийж гэрээ цэвэрлэн заримдаа гадуур гарч хүнсээ зүглуулсан сургалтын сун аав ээжийн захиас гээд найзуудтайгаа өдөр шөнөгийг байн өнгөрүүлж чадахгүй шүү дээ гэхээр би ямар чамаас бүх цагаа надтай өнгөрүүлгээгүй сардаа 1-2 уулзах цав гарга гин. Сардаа 1-2 үед нь яг аав ээж зэрэгцээ ийм ажил гिचх үе байх юм аа бас өөрөд мөн тэр уучгал юм бол энэ бүх гомдлоо хэлээд л байдаг. Бүр зарим найзыгаа хараад өрөөж өгнө. Би сүүлдээ бодлоо эмхтэй хүн олон жил ганцаараа яваад арх ус үедээ ийм ёс суртахуунгүй болчихдаг юм бахтаа гэл аль эсвэл суур хүмүүжлэлт нь байна уу бүү мэд.
Эрүүл энгийн үедээ бол хараал хилдэггүй бас уучгаад хэлсүүгээ сандгүй сонин 20 хэдэн жил амьдрахтаа анх удаа ийм токсик хосочиг найзалдаг найзтай болсон байдаг юм да. За тэгээд эцэст нь токсик найзтай хэлэхэд чам дурдаад байвал олон токсик зан чанар байдаг ч найз нь чамаа хайрладаг шүү гиньяа. Найз гэдэг үг нь чамааг ямар ч сайн муу зан чанартай байсан хамт нь ойлгож хайрлаж хүлээж авахыг хэлдэг юм шүү. Йоо яг таны хэлсэн байх. Түрүүний яг хэлсэн юм биш. Ийм ингээд бүх юм дээр ингээд нөгөө ганцаарцнаасаа болоод ингээд гомдлоод бүх найзуудтай ингээд чист намайг тоохгүй би сте ингэж яхад тэгж яхад гэд ингээд ийм найз байдیں۔ Одоо саяхан жишээлбэл би бас амир хөөрхөн бас хэдэн жил найзалж байгаа нэг найздаг. Тэгээд чи юусэн намайг тоохгүй натаа уулзсангүй чи инглээ тэглээгээд одоо бараг надтай найзлах болцсон баха. Би бол одоо хүртэл найзаа гэж бас бодож байна л та. Тэгсэн чи. Тэгээд ер нь жоохон тийм мэн жоохон уурлаад ингээд ингэсэнгүү гэдэг тэр амар аашлаад идэг юм найзууд бас байдаг. Тэгээд хамгийн гол нь найзыгаа ямар байдлаар хандлагаар хүлээж авчин тэг хүн амьдралтай завгүй хувийн амьдрал гэл өдөр болгоны амьдрал дээр хүн өөртөө ч цаг зав гаргах боломжгүй байхад тэгээд яг ингээд орон зайд нь байсангүй гэж гомдлоод идэг найзууд бол бас айгүй хэцүү байт юм аа. Ингээд уг нь бол ингээд айгүй nice те ингээд сайхан гайгүй хүмүүс байгааддаг. Гэтэ нөгөө ингээд цаг гаргасангүй надад зөвхөн анхаарсангүй гэдэг дээр амар ингээд уралж мурлал ингээд хахаар жоохон төвхтөөч юм шиг. Окей, би өөрөө ер нь заримдаа ганцаарцсан найз болчдөг байхгүй юу? Хаяа. Гэтэ яг би бол токсик тийм биш л те. Яг нөгөө нэг сайн найзуудаагаа өөр хүмүүсээс харамлах үе байна. Тэгэл яагаад ингэж байгаа юм бол тэгээд байгаа юм бол гэж бас бодох үе. Тэгээ нэр яалтчгүй ингээд одоо бодохоор жоохон ингээ хэцүү болсон тэр үед нөгөө нэг хүн яг хажуудаа тэр хин хүнээс илүү нөгөө өөрийг нь хамгийн сайн ойлгодог тэр найзаагаа байгаасаа л гэж амар хүсдэм билээ л дээ. Тэгээ тэр нь бүр жоохон илүү жоохон одоо минийх бол тэгээд гайг болчихно. А заримдаа ингээд одоо энэ түүхийг хараад хаар илүү дипред гүнзгийрэхээр эн ч одоо сүүл рүүгээ нөгөө нэг токсик хосууд шигтэй чи ихгүй байна гэдэг л болчтой байна. Би бас нөгөө нэг надад нэг амар хатаар хов гэх юм уу одоо юу гэх юм copycat гэж байдаг штэ. Тэгээд тийм зүйлийг сүүлийн үед ер нь нэг анзаарсан. Миний нөгөө нэг хийж байгаа үйлдэл өмсөж байгаа хувцас зам байдлыг яг копиддаг. Тэгээ ихэндээ болохоор та надад нэг зөвлөжсэн штэ. Би намаа ингээд байна гэхээр хүн өөрийгөө ингэж болохын тулд ингээд найзаасаа ингэж бас ингэж юм аа. Тэгээ тэрийг зөвөр ялгаараа гэд. Тэгээ таны тэгж зөвлөж авах үед би бас за окей тийм зүйл байхаа би энэ хүн ч гэсэн ингээд өөрийнхөө ямар нэгэн тэг зүйлийг олохгүй л ингээд өөрийгөө олохгүй л өөрийгөө бүтээх гээл ингээд явж байгаа юм гэж бодсон чи сүүлийн үед бүр яг ихэлт надад харагдаад эхэлсэн. Тэсээ өрөвсөө янзлаад ирэхээр маргааш нь яг тэгж ирсэн байдаг. Тэнгүүд би тэр үед ингээд жоохон сонирн болно штэ. Ямар сони ингэж бодвол. За тэнгүүд дараа нь ингээд миний мейкаптай адилхан болох ч юм уу тий. Тэгсэн мөртлөө миний тэр бүх зүйлээ ингэж дуурайж намаа ингэж амар ингэж байдаг хэрнээ гаргаж байгаа тэр амжилт ч юм уу гоё ингээд амьдрал дээр ингээд лайф апдейтууд болж байгаа штэ. Надад миний хувьд баярлахаар зүйлүүд болж байгаа. Би тэрийг ингээд найзтайгаа хуваалцах хүснэ. Тэр зүйл дээр хизэж баяр хүргэдэг. Баярл одоо чи одоо үнэхээр сайн байлаа гэж одоо хичээлээ энэ удаа бас хичээсэн юм байна. Энийг чи инглээ үзлээ харлаа гэдэг амар чамаар багч гэдэг. Цанаа л нэг тийм юм сонио. Тэгнэ ингэнэ. Тэр нь ингээд миний бүрийн дискаст болоод байхгүй би ингээд бүр цаанаасаа би худлаа. Би нөө өөрийнхөө хүрээллийг ингээд амар цензуртай ялгадаг. Миний хүрээлэлд ингээд орж байгаа хүмүүс ингээд худлаа зүйл байхсгүй бүгд юм үнэн. Тэгээд яг юм гоё үнэн л хүмүүс байгаасаа гэж амар хүсдэг байхгүй юу. Тэгээ би өөрийнхөө хүрээлэлд яг л тийм хүмүүсийг байлгадаг гэж бодсон чи бас хүн ер нь хүнийг таньдаггүй юм байна. Таних болоог байт юм байна 2-3 жил. Би бүр бараг заримдаа 7-8 жил найзааш танаагүй бас надад байна. Амар манай бүр заяа нэг багасаа найзлаа. Одоо тэгтээ найзлага болцсон нэг найз охин маань бит хоёрын гэр нэг хэсэг ойрхон байдаг гэсэн аахгүй юу. Тэг нэг хэсэг ойрхон байдаг байсан бахад намайг өөрийнхөө нөхөртэй хартчихсан гэдтоо. Би нөгөө кофе шопт кофе авах гад уух юм авах гад тэгээ цаана нөгөө бартендер нь дуураа тэгээ би нөгөө найзтайгаа ярьж байгаа. За гэд тасалцаахгүй. Тэгсэн чи дараа нь намайг өөр нэг найзт маань
манай нөхөртэйсэн бахаа маха гэж ярьсан байх гэ боддоо. Хүн нэрээ үнэхээр хүнийг таних бол нэрээ болоогүй. Намайг ч тэр хүн таниагүй байх, би ч гэсэн тэр хүнийг үнэхээр таниагүй л байсан юм байна. Ийм үнэхээр зүгээр найзуудын авсан шарахтай түүхүүд. Би одоо тэр хүмүүсийг өмнө нь бол би тэр хүмүүсийг уучлаад заастаа найз минь гэл нэг сайн муутай нь яадаг гэсэн мэл одоо бол би ерөөсөд хийдгүү. Одоо надад жоохон л зүйл таалагдахгүй. Одоо жоохон red flag өгөхөөр тийм токсик зан чанараа гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр би зур шууд амьдралаасаа кат. Баярлаа. Одоо болсон. Тэгж амар олон хүн хүрээлтэй байлгах хүсэл жалгах. Тийм одоо нэг худлаа үнэн мэддэхгүй нэг яах гээд байгааг мэддэхгүй тийм хоёрын оронд тийм найзтай байгаад ч үрний ялаа гэж одоо зөөр биш шууд амьдралаасаа каталдаг болсон. Тэгээд нэг юм найз гэдэг зүйлийг хит их юм усын харилцаа шиг бүр хитрхи ингэж дундаа ороод чи юм байх хэвээр би юм байх хэвээр ч гэдэг юм уу би бинийгээ бүр ингээ өөрөөсөө бүрэн хамааралтай болгоод чистэ нэрэ ингэсэнгүү тэгсэнгүү гэдэг ч юм ингээд тийм зүйл дээр ингээд нэг амар тэрэн дээр ач холбогдлохгүйгээр яг хэрэгтэй үедээ хань бодлоод за үнэхээр нөгөө хүнийх нь боломж нь байхгүй үед нь ойлгоод аль алиг нэг юм цензүүртэй хит нэг ингэж өдөр болгон хосод хүртэл өдөр болгон хамт амьдрахаараа яаж хэрэлдэж зодтолддог вэ тий. Тэгж яхад найзууд бол ингээл чистэй байсангүй нэ тэрэ гэдэг ч юм уу тэр зүйл дээр жоохон нэг юм хэмжээ хязгаартай байх юм бол угны юм эрүүлэр гоё үерхэх тийм найз нөхөд бол байдаг. Надад ч амар тийм эрүүлэр найзалдаг бас манай сайн найз байгаа. Өөр ингэснэ хийх зүйлтэй тэг хинэгнийхээ юунд таалтахгүй. Ер нь тэг хүний нөгөө нэг хувийн тэр зүйлд таалтахгүй хит дундаа орохгүй байх зүйл ер нь бас эрүүл харилцааны яс суурил юм байна гэж бодлоо. Тэгээ дараагийн түүхэн уншия. Жижигхэн токсик түүх гинэ. Токсик найзын түүхийг хаваалцъя. Бид хоёр 10 гаруй жил найзалсан. Өмнөх амьдралын нөхрүүдээрээ танилцсан найзууд болсон. Хамтдаа маш их зүйлийг туулсан гэж би бодож нөхөрлөлөө их л нандиндаг байсан. Тэгээ бид хоёр хамтдаа ажиллах болсон. Нэг хэсэндээ дарах зэрэг болсон. Тэр найз маань хөдөлмөрч шаргуун мундаг. Гэхдээ мөнгөтэй болж албан тушаалтай болсноос хойш нэг л сонирн болсон. Нэг л мэдхэд хамт ажиллаж байхдаа би тухгүй, таагүй, өөртөө итгэлгүй, дорд байгаа юм шиг мэдрэмж авдаг болсон. Сүүлийн 1 жил ажиллаж байх хугацаанд би хит хитэн доромж авсан. Намайг хүнтэй мөнгөний төлөө уулзаад өгөөч гэж байсан. Амар хүнд туссан. Өөр өчнөө зүйл болсон. Бичгэхээр уйлах гээд байна. За тэгээ би гомдож харилцаагаа дуусгах талаараа юу ч хэлэлгүй дуусгасан. Тэгсэн янз бүрийн стори хийгээд бидний дундын найзуудыг надаас салгаад бүгдийг холдуулсан. Би таг болсон ч өнгөрсөн олон жилийн үргэлжлэн сайн сайхнаа бодон чимээгүй байсан ч тэр тгээгүй. Дундын найзууд таараагүй юм шиг хиг яг болцсон. Сошиалар бүгд намайг unfriend хийсэн дээ. Би нэг мөнгөний төлөө тэрийг хаяад нүрэ буруулсан өлөн муу хүн болж үлдсэн. Бидний хоорондын асуудал бидний байгаагүй төмнийх болсон. Гэхдээ бүгд миний эсрэг намайг муу хүн болгож орхисон. Гэхдээ яагаад ч муугаар бодож хүнд муулахгүй байдг нь миний хувьд найзлах үедээ чин сэтгэлээсээ байсан болохоор тэр байхаа. Надад ч асуудал байсан байлгүй хэрвээ эвгүй мэдрэмж авснаа хилдэг байсан бол харилцаа ингэж дуустаа ч үгүй ч бүү мэд. За нарциссист найз байна да. Жинхэнэ үү? Жинхэнэ. Нөгөө юм Mean Girls-ийн кино шиг байдаг байхгүй ингээд бүх эрх мэдэл бүх өөр ингэсэн юм байр сууриа эзэлчихэд тэгээд өөртөө жоохон таалагдахгүй өөрийнх нь хүслээр нь ямар нэг үйлдэл хийх байх юм бол шууд тэрийг тойргоос гаргаж гэсэн. Тийм. Тэнгүүдээ эргэн тойрны хүмүүсийн ч гэсэн холдуулж. Тийм. Хинч одоо энэ хүний хинч байхгүй юм шиг ганцаараа юм шиг болгож яаж байгаа. Тэгэд энэ бүр өсвөр наснаас эхлээл угаасаа хүмүүсийн хоорондын харилцаан дээр ингээл иймэрхүү зүйлүүд гардаг шүү дээ. Тэгэл ийм нарциссист найзууд бол байдаг л да. Тийм. Тэгэнгүүт энэ дээр одоо жишээлбэл тэр нөгөө найзуудын дундын найзууд гэдэг агаад тэр дундын найзууд нь яг үндэ илүү хэрэг мэдлэлтэй илүү их нөлөөтэй тэр найзыг сонгоод явж байгаа бол найз бас биш л байсан байна. Тэр ерөөсөө найз байгаагүй зүгээр яг өөрийнхөө тойрог хүрээлэлтэй байхын тулд энэ юм байна, тэр нь тийм байна гэдэг энэ хүсэл байдал гарч ирсэн гэсэн. Одоо жишээ нь энэ нөгөө нэг намайг гол муудалцсан асуудал нь мөнгөний төлөө хүнтэй уулзаад өгөөч гэхээр нүггүй гэд тийм жоохон өгөөсгөл ингэсэн юм шүү дээ. Тэгээд маш их гомдоод харилцаагаа дуусгаад юу ч хэлэхгүй дуусгасан чинь
амар их хэвээр. Энэ юу нь яасан гэж стори хийдیں۔ Харин тийм. Энэ хүний талаар стори хийх хэрэгтэй. Би тийм. Энэ хүн ингэсэн байж гэж зүрэлээд энэ гэхдээ манай захиа битсэн хүн болохоор их зөөлх хүн байж магадгүй юм байна те. Тэр үедээ яг ер нь залзуул. Тэгээ 10 хэдэн жил найзалсан гэхэр бас бишгүй хугацаа. Би нэгээ таньсан хугацаа хамт тийм байсан байгаа даахгүй. Тэгээд ер нь штэ ингээд амар олон жил найзалсан гэдгээрээ найз нөхөрлийг дүгнэхэд бас хэцүү. Тийм. Ер нь ингээд олон жил найзалсан гэхээр хүн ингээд маш их хэтгээд энэ олон жил найзалж байгаа гэдгээрээ нөгөө proud байх гад энэ миний өстө багын найз гэдэг чинь энэ миний айгүй удаан хугацаанд хамт байсан маань мэддэг. Тийм найз гэд тэрийгээ бүр муу зүйлийг гаргаад исэн гэсэн тэрийг төвчээд тэрийг магадгүй өмөрөөд миний найз гэдгээр нь цагааруулаад ингээ хараад байгаад байдаг. Тэгээд гэтэл нөгөөх нь яг нэг зүйл болохгүй ангуу шууд өөргөө нисэлж байгаа байхгүй. Тэр хүний дотоод байдлыг мэдхэд аюу хэцүү юм бэл. Тэгээ бас энэ нөгөө нэг мөнгөтэй албан тушаалтай болсноос хойш намаа ингээд сонирн болцсон гэж бас тий. Энэ насныг надаас нэг тохиолдсон зүйл санаанд орчлоо нөгөө. Хүнийг ингээд мөнгө өөрчлөлтгүй зүгээр ямар байсныг гаргаж ирдэг гэдэг юу нь надад жоохон үнэ санагцсан. Угаасаа л тэр хүн мөнгөтэйсэн ч мөнгөгүйсэн ч юу ч хөө байсан бүх зүйлтэй байсан ч гэсэн хөө яг нийт ангараа л явал гоё гэж боддог. Тэгэхгүй ингээд за юу ч хөө байж олно штэ хүн ингээд мөнгөгүй байх үе зөндөө байна. Тэгээ тэр үедээ байж байгаа гинт мөнгөтэй болоод ирснээр нэг ахнаасаа тийм байсан юм шиг тий. Ахнаасаа юм лаг мундаг албан тушаалтай мөнгөтэй хүн байсан юм шиг хүний ингэж дорд үзэж харьцаж байгаа хгүй. Тэгээд тэгэхээр энэ хүний бид нар ингэ бодохдоо мөнгө өөрчилчлөө гэж бодоод байнгут энэ хүн ч юу нугасаа л нэг уг хүн нь бол нэг иймэрхүүл хүн байстай. Харин энэ зангаа гаргах тэр цаг хугацаа тэр боломжийг хүлээж ийсэн юм байна гэж би дүгнсэн. Тэгэхээр хүн мөнгө бол хүнийг хизээж өөрчилдөг. Мөнгө зүгээр л тэр хүн ямар байгаа вэ гэдгийг биднэрт улам илүү тодруулж харуулж өгдөг юм шиг санагдсан. Яа, саний хэсэг бас л чанга өвч шүү. Яг л тийм. Тэгээд нэг хүнийг яг ямар хүн бэ гэдгийг танихад нэг хэд хэдэн шалгуур байна тий. Уурлуулж үз. Уулгаж үз. Мөнгөтэй олгож үз гэдэг шиг. Мөнгөтэй олгож үз гэх нэмэлттэй тий. Тэгэл таран танигднаа гэдэг шиг. Тэгээд нэг юм атаархал тэгэл нэг юм олон жил найзалсан найз гэдэг ч юм уу эсвэл ингээд нөгөө хүн нь ягаад ч өөрийг нь ингээл нэг юм бүх зүйлийг булаах гал ингээл нэм ирээ зэрэггүй ханддаг юм нөхөрлөд бол ялчгүй тэр найз чиний өнөөдрийн амьдрал чиний хувийн орон зайд хүндэтгэлтэй хандахгүй чиний магадгүй эмгтэйг эрэгтэйг тэгээ юу ч болоогүй юм шиг нөгөө хаяага хатарч байгаа юм шиг булаах. Эсвэл бол хатархаж явж ийснаа өөрөө ямар нэг ингээд нөхцөл байдал нь зүгээр хэвийн болонготой чамтай харьцаа болох. Эсвэл бол ямар нэг байдлаар чиний араар ч муулах чамааг ингээд найз гэж чиний бодож явж исэн хүн чинь өөр хүмүүс чамааг хамгийн адгийн хүн мэт эргэн тойронд ч муулж чамаа ганцаардуулах. Гэх мэтчлийн ийм зүйлүүд байгаад байгаа бол тэрийг мэдсэн л бол энэ бүр амар том red flag учраас зүгээр л харилцаа таслалаа гэд санаа заалдж байгаа тэр мэдрэмжүүл чамайг амар өвдгөн. Гэхдээ эцсийн дүндээ чи яг өөрийнхөө амьдралтаа өөрөө эзэн болоод муухай найз бас байсан юм байна да гэд урагшаага move on хийгээд харилцаагаа тасалж бас сурах хэрэгтэй. Гэхдээ энэний хажуугаар сайн найз гэж байдаг. Тэгэхээр найз гэж байдгүй юм байна гэдгийг айгүй олон юм бидрээс илүү ахмаг насны хүмүүс хэлдэг л дээ найз гэж байдгүй маа гэдэг ч юм уу. Гэтэ найз гэж бас байдсан байна гэдгийг бас зарим хүмүүс хэлжсэн шүү. Тэгэхээр найз гэдэг бол яг одоо юу гэдгийг зовлонтой жаргалтай үед чинь заавал байх албагүй. Гэхдээ найз гэдэг бол ямар ч тач чиний хувийн орон зайг чи хүндлээд чин чамайг хүн гэдгээр чинь дандаа хүндэлж хайрлах чамааг ямар нэг байдлаар ийм хортой нөхцөл байдал төлөхгүй, чамааг хорлохгүй. За магадгүй чиний хамгийн амьдралын чинь чухал мөчүүдэд за яаж иж байгаа найз нь ойлгож ийн чамааг ингээд туслах зүйл байна гэдэг ч юм уу ингээд уулзахгүй байсан ч гэсэн холоос ч гэсэн нөхөрлөд явдаг юм бас дандаа уулзаад хамт байхдаа гоё инээж жаргалтай байхдаа тэр чинь найз биш. Тэр найзын утга учир нь тэндээ биш. Холоос ч гэсэн ингээд за энэ маань сайн явж байл болоо доо гэдэг юм дэмжлэгийг өгөөл явж байгаа энэ хүмүүс бол
чиний өнөөдөр найз гэж бодоогүй хүмүүс хүртэл чиний найз байдаг юм шүү. Тэр хүмүүсийг аягүй сайн томруулдаг шилээр хараад талархаад хараад тэгээд тэр найзуудын төлөө бүгдээрээ аз жаргалыг өрөөгөөд амьдрал аягүй гоё баялаг гэдэг талаас нь бас хараарай. Тэгэхээр ганцаараа биш шүү. Тийм ээ, сайхан хэллээ. Энд хэд нэг токсик найзаас салж чадахгүй байгаа бас нэг хэдэн шалтгаан байна. Миний хувьд нөгөө нэг олон жил найзлсан гэдэг тэр зүйл араас зураад идэг. Дурсамж гэх юм уу? Мэдээж нөгөө нэг энэ хүмүүстэй ч одоо гоё өнгөрүүлсэн дурсамжууд байгаа штэ, хамтдаа гоё цагийг өнгөрүүлж исэн, мартагдахгүй. Тэгэл нөө ихч дүүс болтлоо ингэж өөр төрөндөө ортлоо хамт байгаал. Тэр дурсамж л ер нь амар их араас татдсан мэлээ. Амар өвдөгтэй мэлээ. Яг найзлахаа болчих ихээр тэр бүх хамтдаа өнгөрүүлсэн гоё нөгөө нэг дурсамжууд нүдэнд харагдаад амч. Тэгээд би бас тэр хүнийг арайч өөрчлөгдөн гэдэг бас сэтгэл үнэмшил байгаад байдаг хүмүүст. За энэ ингээд анхандаа бас анх найзлахад ийм хүн байгаагүй юм чинь явандаа ингэцээ одоо тэгээд буцаад зүгээр болох бах та буцаад өөрчлөгдөх бах та гэсэн итгэл үнэмшил бас байгаад байдаг. Ийм учраас заримдаа бид нэр токсик найзуудаас салж чаддгүй болов. Ийм нэг хит хитэн шалтгаан байна. Та нар юу гэж бодож чинь токсик найзуудыг? Токсик найзуудаас салахгүй одоо хүртэл зурлалтад байна уу? Яагаад зурлалтад байна гэдгээс бодоод үзвэл ямар шалтгаан байна доороос бичээрэй. Окей. За тэгээд өнөөдрийн дугаар нэг юм час хийсэн spicy нэг юм хүмүүс мэддэг мөртлөө энэ түүхийг айгу амьдралынхаа туршид ямар нэг байдлаар мэдрээл явж байгаа. Тэгэл за найз гэл хандаад явж байгаа чсэн эцсийн дундаа яг бид нар ямар урам хууралт ирдэг вэ гэхээр найз гэж байдгүй мэн гэдэг дүгэлтийг тавих гаддаг. Гэхдээ найз гэж байгаа. Найзыг бид нар өөрсдөө ямар хүлээлт ямар хүндэтгэл ямар орон зайг бий болохоос бүх зүйл шалтгаалд юм болоо да гэж бодож байна. Тэгээд миний амьдралд бол бас ингээд бүр өвөр төрөндөө ороод багасаа найзлсан найзтай болол бүр маш том трама авч гомдчихсэн тохиол ба бараг 20 жил найзлсан гэх юм уу. Тэгээ энэ хугацаанд миний ингээд ажиллаж исэн зүйлүүд миний зүгээр л миний гэр бүл шиг миний гэр бүлээс ч илүү надад татна гэж бодож ингэж харьцаж исэн тэр найз маань яг 20 жилийн дараа бараг надад амар хатаархдаг байсан юм байна. Миний гэсэн бүх зүйлийг ингээд өөрийн болгохыг хүсдэг байсан юм байна гэдгийг хүмүүс хажуунаас хэлжсэн гэсэн би тэрийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Гэтээ яг өөрөө ингээд улаан цам ингээд өөр хүмүүс нөхцөл байдал бодтоор байгаа юм байна гэдгийг мэдэрчээсэн. Тэгээд нэг бит хоёр нэг одоо би нөгөө хүүхд мөхттэй болоод эсвэл миний нөгөө хорон морим дээр ингээд гэрч мэрч болж исэн тийм байдаг байхгүй. Тэгж яхад ингээд тухайн үедээ нэг л тийм сонин юм хандлагаар хандаад байдаг байсан юм ангил би тэгвэл гэрч чинь болохоо болчвол яах вэ гэдэг чим ингээд нэг юм би байхгүй бол чи баг ингээд чамд баг тий өөр санаац байхгүй сте гэдэг шиг нэг ийм хандлагаар би л чамааг ойлгодог би л чамаа мэдэрдэг гэдэг чим ингээл ийм үгээр амар манипулят хийдэг. Тэгэл би болохоор ингээл яг өөрийнхөө ихч шиг эсвэл найз шиг дүү шиг ингээл яг гэр бүл шиг хандаал тэр хандчихсан хандлагуудыг тэр хүний хувьд болохоор яаж хүлээж авч ирсэн бэ гэхээр өөнөстө юм болгонтой болохоор дээрлэх гэж намайг хүлээж авлаа. Дээрлэхтэй байсан. Эсвэл ингээд надад ингэж тэ илүүрхэж хандаж ингээд нэг өөрийг ингээ магтаж сагтангуудаа худлаач гэдэг юм ингээд миний нөгөө сайхан гэж бодож исэн тэр сэтгэлийг эргүүлээд дандаа юм нэг юм дутуугийн мэдрэмжээр ч юм уу хортой байдлаар хүлээж авч исэн байна гэдгийг дараа нь нэг өөр хүмүүсээс ингээ сонссоор байгаа. Тэгээ сүүлдээ би өөрийнх нь тэгээ миний чухал моментууд дээр ерөөсөй байж байгаагүй юм байна. Намайг амар хүнд өвдөж амар хэцүү нөхцөл байдалд орох үед бол байж байгаагүй. Тэгээд яг сүүлд нэг юм болоход ингээл эргэж гарч ирсэн гэсэн ямар нэг байдлаар надад нэг юм хор санцсан юм. Тэгээд одоо ингээд эргэ бодохоор ингээд амар би биндээ хайртай байсан. Яг токсик юм хосууд шиг. Гэтэ эргэ бодохоор дахиад ингээд хандсан хандлагуудыг бодохоор ийм найзыг хит их хайрлаад хит их хажуудаа байлахаар өөрөө хохирт юм байна. Тэгэхээр сайхан дурсамжуудаа авч үлдээд амьдралаас ямар ч лээсээ ингээд шууд гаргачих нь хамгийн зөв сонголт. Ядаж би нэгээ сайхнаар дурсъя та гэж бодод. Тэгээд нэг амьдралынхаа хамгийн том бас нэг шархыг аваад тэгээ одоо бүр харилцааг ингээд болсон байдیں۔ Та тэгтээ шууд асууж ирсэн нүүрэн дээр нь. Юу ч намайг тэгсэн юм уу гэд. Тийм тэгэл зөндөөл юм басан доо. Тэгсэлдээ одоо нөгөө ширэн нүрлэн гэдэг шиг тэгэл.
тийм л байт юм билээ гэдэг шиг. Окей. За тэрний сацуугаар гэхдээ одоо бол надад бас амар сайн найз байгаа. Бас ингээд сайн муугийн ялгааг гаргаж өгдөг найзуудтай баярлалаа гэдэг шиг. Хайртай шүү. Бас тасаараа ялгардаг юм байлээ дээ. Тэгээд энэ бол тэгээд нөгөө сурах зүйлээс ороод цаашаа явах бас нэг амьдралын нэг хэсэгтэй. Тэг найз гэдэг бол бас маш чухал яригдах хэвээр бас хэвэв гэж бодсон учраас энэ подкастаар та бүхэндээ хүргэлээ. Тэгээд сайн найзтай хайртай гэдгийг хэлээрээ. Түүний орон зайг хүндлээрээ. Тэгээд түүний бүхий л том тийм уюудад ивентүүдэд хамт байгаарэ. Тэгээд энэ гоё эрүүл харилцаатай ээж найз нөхөд гэж туслах үедээ тусалж гоё баярлах үедээ би энийгээ баярлуулж агаарэ. Найз гэдэг бол яалтчгүй амьдралыг амар гойлгодог чимдэг хүмүүс шүү. За тэгээ баярлалаа. Энэ удаагийн подкастаар хамт байсан та нартай баярлалаа. Баярлалаа. Баяртай. Тэгээ дараагийн дугаараар уулзцаая. Баяртай.